ございます。今日は友達Сайн байцгаана уу? 60 ам байна. За удаан хугацаанд бичлэгээр уулзсангүй та нар маань сайн байцгаана уу? За тий өнөөдөр хамтдаа нэг өдрийн аялалд гарцгаая. Өнөөдөр Хирошима аймаг явж байгаа. Миний хувьд Хирошима явж байгаа нь анх удаа бөгөөд дунд ангид байхдаа л Японоос хүмүүс ирж биднэрт нээлттэй хичээл орж яхад атомын бомбын тухай сонсож тухайн үедээ хэл сэтгэл эмзэглэж ирснээ санаж байна. 喋りますね。こんにちは。YouTube の動画久しぶりです。ちょっと緊張してます。で、今日は友達と一緒に広島行ってます。もうそろそろ着きます。私初めてなんでドキドキしてます。で、はい、そうです。Хирошима аймаг нь миний амьдардаг хотоос машинаар яг 3 цаг яваад очсон байгаа. Цаг агаарын хувьд жоохон бүүдгэр дүү, бороо орох шинжтэй байсан. Японоостойгоо хамт явсан учраас надад газарчлан гээд би Хирошимагийн тухай яг үнийг хэлэхэд нэг сайн мэдлэггүй явсан. Замдаа хэсэг жоохон судалж уншснаа та бүхэнд бас хуваалцъя. 1945 оны 8 дугаар сарын 6-нд Америкийн нэгдсэн улсын хайсан анхны атомын бомбог Хирошима хотод унсан байна. Тэгээд энэ нь дэлхийн 2 дугаар дайны үед тохиолдсон хамгийн мэгнэлт үйл явдлуудын нэг бөгөөд бөмбөтгөлтийн улмаас хэдэн 10,000 хүн амь үрэгдэж хот бараг бүхэлдээ сүрсэн гэж үздэг. Гэхдээ хамгийн сэтгэл эмзэглүүлмээр нь тэр нас барсан хүмүүст нь ихэнх нь энгийн иргэд байсан нь. Гэмбакдоо мцуйга. Гайгоочингаа иппай дэс. Дайны дараа Хирошима хотод дахин босч өнөөдөр инх тайвны бэлэгдэл болон олон улсад нэр хүндтэй болсон юм билээ. Тэгээд Хирошимагийн инх тайвны дурсгалын паркад одоо ирээд байна. Харахад энгийн л нэг нурсан хуучны илэгдсэн балгас мэт боловч тухайн цагийн эмгэнэлт түүхийг шингээсэн Европсын барилга мэт санагдсан. Ер нь тэгээд дэрэгдээс нь хараад өөрөө мэдрээд ирэхээр их сонин Европсын мэдрэмж авдаг юм байна. Хүн болгон инх тайван амар мэнд энэ дэлхийн маань аз жаргалтай эрүүл инх тайван л байгаасай. Японы нэгэн домогт 1000 цаасан шувуу хийсэн хүн нэг хүслээ биелүүлж чаддаг хэмээдэг. Атомын дэлбэрэлтээс болж амь үрэгдсэн Япон охины нэгэн эмгэнэлт түүхийг та бүхэнтэй хуваалцъя. Садако Сасаки Хирошима хотод 1943 онд төрсэн бөгөөд 45 оны атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдсэн ч дараа нь цацрагийн хордлогоор үүдэлтэйгээр 12 настайдаа 1955 онд цусны хорт хавдраар нас барсан. Имчилгээ хийлгэж байх хугацаанд 1000 цаасан шувуу хийхээр зорьсон бөгөөд Японы нэгэн домогт
мянган сасан шувуу хийсэн хүн нэгүстэй биелүүлж чаддаг гэмээдэг. Садокогийн зорилго нь инх тайван эдгэрэл байсан ч тэр зорилгодоо хүрэлгүй нас нүцсэн. Гэвч түүний түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөж дэлхийд даяар инх тайвны бэлэг тэмдэг болон өдгөө үлдсэн байдаг. Цагаагаар бүдгэр байсан ажилгүй цаанаа л нэг чимээг өхөн гоныг тавтруулсан юр бүсийн өдөр байсан. Тэгээд инх тайвны цэцэрлэг түрээлэн бүх зүйл нь л инх тайвны бэлэгдсэн. Бүх зүйлс нь л амар амгалан бэлэгдсэн. Ингээд бодохоор тэр айхтар дайны дараа Хирошима хот нь ямар гоё цэцэглэн хөгжсөн, ямар мундаг үзэсгэлэнтэй том хот болсныг хараад бишрээд гайхаад бүр багтмаар санагдсан. За ингээд ихний гол зүйлээ үзсэн учраас дараагийн зогсоол бол өдрийн хоол нь Хирошимагийн алдарт Окономияки идэхээр явж байна. Окономияки гэдэг нь дуртай бүхнээ шаарж хийх гэсэн утгатай Япон хоол бөгөөд гурил, байцаа, өндөг, мах, эсвэл далайн бүтээгдэхүүн гэд янз янзын зүйлсийг ингээд төвмөр тавцан дээр шаарж хийдэг шарвин маягийн хоол. Японд бол Окономиякиг ханаас л бол ханаас идэх боломжтой л доо. Гэхдээ яагаад Хирошимад алдартай болсон бэ гэхээр дайны дараа 1945 оноос хойш хямд илчлэгтэй үл даардаг хоол хэрэгтэй болсон үед Окономиякийн ажилчдын хүнс болон түгэнд дэлгэрсэн бөгөөд тэдгээр хэцүү үеийн дурсамж Окономияки Хирошимад илүү алдартай болсон юм байна. Хирошимад ирвэл Окономи мура гэд 1-4 давхар хүртэл битүү Окономияки зардаг ийм одоо лайв cooking яг хийж байгааг нь хараад идэж болдог ийм газар байдаг юм билээ. Жуулчид бүр захиалгууд ирдэм байлээ. Олон төрөл байдаг учраас зарим хүмүүс гомонтой, субатай, өдөөнтэй гэж янз янзаар мэддэг. Харин найз бит хоёр чизтэй төрлөөс нь сонгож идсэн байгаа. Хоол хийж байх явцыг нь шууд хараад тэгээд идэх учраас ихээр сонирхолтой, маш амархан харагдсан. Гэхдээ яг нэг амттай биш байх гэж бодсон чи идээд үзсэн чинь яагаад ч юм үнэхээр гоё амттай байсан. Өдрийн хоолоо идчихэд бид хоёр дараагийн зогсоол руугаа явсан байгаа. Замдаа жоохон дэлгүүр хэсэж янз янзын хөөрхөн зүйлс харчаад дараагийнхаа гоё зогсоол руу явсан байгаа. Дараагийн зогсоол руугаа бид хоёр эндээс усан онгоцоор 10 минут яваад очно.
9 онгоцоор явхад надад үнэхээр таатай байсан. За тэгээд Мияжима дээр ирлээ. Мияжима бол Хирошима мужийн үзэсгэлэнт арал бөгөөд албан ёсны нэр нь Ицукушима гэдэг. Мияжима нь болохоор арлын нийтлэг нэр бөгөөд Бурхан оршдог арал хэмээн дахин шүжиж ирсэн түүхтэй. ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өв бүртгэгдсэн далай дээр хөвж буй сүм. Манай монголчууд хуртай хүн хур борооноор гэдэгтэй. Яг л бит хоёрыг очихад хангай дэлхийн маань хур бороогоо хайрлаж үнэхээр их норсон. Бит хоёр шүхэр аваад хажуунаас нь очиж харсан байгаа. Бүр дэрэгдэн очоогүй ч гэсэн эндээс хангалттай гэж үзсэн учраас гоо сайхныг юм бишрээд яг эндээс харах надад үнэхээр сонирхолтой байсан. За тийм Мияжима хясаа алдартай. Бит хоёр хясаа идсэн байгаа. Халуун хясаа надад нэг тийм уурах шиг л санагдсан. Гэхдээ манай Японы айз бол үнэхээр дуртай, стогой амттай байна гэж хэлсэн. Ийм 2 ширхгэн 600 yen буюу Монгол мөнгөөр нэг 13,800 орчим төгрөг болж илээ. お待たせしました。ありがとうございます。ここにね。はい。やってください。 Мияжима арлын эргэн тойрон орчин байгаа байдал гэл бүх зүйлс надад маш их таалагдсан. Өнөөдөр намайг очиход бүдгэр байсан ч гэсэн дараа дахин очимоор санагдах мэдрэмжийг авсан. いいところにしてありがとう。Гадаагаа яна. Би Японд ирээд Москвагаа юу мэдчихзээгүй. Жижигчи. Spicyだって. Шинэ орчин, шинэ мэдрэмжүүд, шинэ хүмүүс, өвөрмөц зур амьсгал. Тухайн нутаг орчны үүх түүхээс үүдэлтэй, өн үзэмжтэй, амтад хоолнууд гэвэл аялал гэдэг яалтчгүй амьдралын чимэг мэт санагддаг. Өнөөдөр хамтдаа аялсан та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ зөндөө уулзна гэдэгт итгэлтэй байна. Мэдлэмжлэг болоод Японы талаар гээд олон асуултууд сэтгэгдэл байвал комент хэсэгт бэлдээгээрэй. Дараагийн бичлэгээр илүү сайжруулад, илүү засаад, илүү сонирхолтой бичлэгээр уулзна гэдэгт итгэлтэй байна. Лайк, subscribe мартаа баяртай.